байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн аимшигтай хэргийн талаар ярих гад бэлтлээ. 2022 оны 9 сарын 11-нд Өмнөд Солонгосын ихэнх хэрэгэд амралтын өдрөө тайван өнгөрөөцгөж байсан. Өмнөх өдөр нь Чусок буюу ургацын баяр байсан учраас хүмүүс улсын баярын амралтаа авч гэр бүлтэйгээ өнгөрөөцгөж байсан. Тэр өдөр Бусан хотын нэгэн орон сууцнд амьдардаг 14 настай Ким Мён Сок хүү өмнөх шөнөөсөө эхлээд онлайнаар тоглодог тоглоомондоо бүрэн автсан байсан. Маргааш нь хичээлгүй гэж бодсон учраас найзуудтайгаа шүнжин тоглоно гэж төлөвлөсөн байсан. Гэтэ маргааш өглөө нь буюу 11-ний өдөр нүдэ нээхэд би нь ерөөсөө нэг л биш байсан. Ямар нэг юмд даруулсан юм шиг хөшүүн хөдөлгөөн нь удаан тархин мансуурчсан юм шиг байдалтай сэрсэн. Тэр хэсэгтээ юу болоод байгааг ойлгоогүй. Өдөр би хэдэн цагт унтсан билээ гэж өөрөөсөө асуугаад санамсаргүй цаг руу хартал өдрийн 12 цаг 50 минут болж исэн. Өдийн хоолны цаг аль хэдийн өнгөрсөн гэсэн үг. Би энэ бүх хугацаанд унтчихсан юм байх та гэж хүү маш их гайхан. Гэхдээ ээж яагаад намайг сэрээгээгүй юм бол гэж бодон арай хийж босож говьж давсаар зочны өрөө рүүгээ атлахан ордог. Тэгтэл тэнд 44 настай ээж Ким нь зочны өрөөний гол твтэж байсан. Биеийнх нь олон хэсгээс цус гарч харлаж тэр хэсэгт хатсан байсан. Ээжийнх нь яг хажууд галтгооны том хутга хэвтэж байсан. Мөн ээжийнх нь гарны ойролцоо хөнгөн цагаан бейсболын цохиур байсан. Хүү ихэндээ цочролд орж хэсэг хөдөлж чадахгүй гатсан. Гэхдээ удалгүй ухаан орж ээж рүүгээ мөлхөж очоод биеийг нь сэгсэрч ээжээ гэж дуудсан боловч ээжийнх нь би аль хэдийн хүйтэн ямар ч хариу үзүүлэхгүй хэвтэж байсан. Хүү сандарч уйлсаар ихчигээ хайж ихчээ гэж дуудсан боловч ямар ч хариу байгаагүй. Тэр дөрвөн хөллөн мөлхөх шахам ихчийнхээ өрөө рүү очиж хаалгыг нь онгойлготол тэнд хамар сэтлэм утаа шатсан зүйлийн үнэр үнэртэж байсан. Өрөөнд дотор түүний ихч бураа нас орсон байдалтай хэвтэж байсан. Нүүр баруун гарных нь хэсгийг хүнжлөөр дараад орхичихсан бөгөөд биен дээр нь байгаа хүнжил шатаж ихчийнх нь би ч гэсэн мөн шатсан байдалтай байсан. Үүгээр зогсохгүй Кимийн гэр бүл бол олон жилийн турш нохоо тижээдэг байсан. Тэгтэл тэдний нохооч гэсэн мөн адил тэр өрөөнд үхсэн байдалтай олдсон. Өөрөөр хэлбэл Мёнсогийн хамт нэг гэрт амьдарч байсан гэр бүлийнхэн буюу ээж нь, эгч нь, нохоо нь бүгд үхсэн байсан гэсэн үг. Зөвхөн тэр л ганцаараа 15 цагийн турш юу ч мэдлгүй гүн нойронд унтаж байгаад амьд үлдсэн нь нэнээсэн. Хүү юу хийхээ мэдэхгүй айсандаа хамгийн түрүүнд хөршийнхөө гэрлэг гүйж очоод болсон явдлыг хэлдэг. Үүнийг нь сонссон хөшүүд мэдээж шууд цагдаад дуудлага өгж удалгүй цагдаа нар гэрт нь нэрдэг. Та бүхэнд хохирогч болсон Мёнсогийн гэр бүлийн талаар танилцуулъя. 1 жилийн өмнө түүний эцэг эх хоёр салсан бөгөөд аав нь гэрээсээ явсан. Үүнээс хойш 44 настай ээж Ким, 15 настай түүний эгч Бураа болон 14 настай хүү Мёнсок болон тэдний нохоо ингээд бүүндөө хамтдаа амьдарцгаадаг байсан. Тэд үнэхээр биендээ маш их хайртай ойр дотн гэр бүлээсэн. Гэхдээ ганцаараа 2 өсвөр насны хүүхэд өсгөн гэдэг нь бол мэдээж ээжд нь амар байгаагүй. Тиймээс энэ хэрэгээс өрдөө 2 сарын өмнө ээж нь амжиргааны тэтгэмж авахар бүртгүүлсэн байсан. Тэгээ асуудал нь хэрэг гарахын өмнөх өдөр гэрт хинч байгаагүй. Мёнсок тоглоом тоглож байх үед гэрт нь хүн байгаагүй. Өмнөх өдөр ээж болон охин Бураа Чусокийн баяраар дэлгүүр орохоор гадуур гарсан байсан. Харин хүү ганцаараа гэрт үлдэж онлайнаар тоглож байгаад унтсан гэж хэлж байгаа. Тэгээс хэрэгтэн гэр бүл нь бүгдээрээ нас орсон байсан. Цагдаа нар ирээд хамгийн түрүүнд гаднаас хүн хүчээр гертэн дайрч орж ирсэн эсхийг шалгасан. Тэгтэл цонхнуудын хамгаалтын төмөр нь хаалттай, эвдэрсэн уулмөр байхгүй, хаалганы цоожинч гэсэн бүрэн бүтэн байсан. Тэгэхээр энэ хэрэг бол хулгай дээрмийн хэрэг биш болж таарсан. Ингээд гинт хэрэгтэн гэр бүлийнхэнтэй танил хүн байх магадлалтай гэж цагдаа нар үзсэн. Тэд цогцнуудын байдлыг шинжсэн. Өмнө нь хэлсэнчлэн Бураагийн бид түлэгдэлтийн уулмөр байсан. Гэхдээ азар гал өргөн тархаагүй мөн Бураа галд шатаж насаараагүй гэдэг нь тодорхой байсан. Түүнээс өмнө түүнийг мохоо зүйлээр олон удаа толгоор нь цогсон гэдэг нь бол ил тарагдчихсан. Гавл нь хагарч урд шүднийх нь нэг хэсэг нь хугарсан байсан. Ийм нөхцөл байдлыг харахад ээжийнх нь цогцны хажууд байсан бейсболын цохиур нь магадгүй тэр гэмт хэргийн зэвсэг
байсан байх магадлалтай харагдажсэн. Өөрөөр хэлбэл гэмт итгээд бурааг цохиж амь насыг нь хөнөөгөөд дараа нь нотлох баримтаа устгахын тулд гал тавьсан байх магадлалтай харагдаж байсан. Ээжийнх нь хүзүү, эрүү орчимд хутгалуулсан, зүссэн шархнууд байсан. Эхэндээ цагдаа нар амиа хорлолтын өмнөх шарах байж магадгүй гэж сэжиглсэн. Өөрөөр хэлбэл ээж нь ямар нэгэн шалтгаанаар охиныхоо амь насыг хөнөөгөөд дараа нь өөрийгөө хутгалж амиа хорлсон байх магадлалтай гэж таамагласан. Ээж Кимийн тухайн хэрэгээс өмнөх шөнө найзуудтайгаа дур хоолнд орж архи ууж байгаад гэртээ баг зэрэгс цогтуу ирсэн байсан. Тэгэд гэртээ ирээд дахин 2 пив уусан бололтой ээжийнх нь цогцсны хажууд байсан ширээн дээр 2 ширхэг шар аригны лаз байсан. Тодорхойлбол Genesis болон Budweiser гэд 2 шар аригны лаз байсан. Цагдаа нар үүнийг нь хараад ээж нь гэртээ уугаад нилээн согтоод тэгээ санхүүгийн дарамттай байсан учраас сэтгэл готролд орж охиноо зохиж алчгаад өөрийгөө хутгалж амиа хорсон байх магадлалтай юм болов гэж таамагласан. Гэхдээ энэ таамаг бол боломжтой гэхэд хэцүү харагдчихсан. Хэрв ээж нь охиноо алсан бол яагаад нохоогоо ч гэсэн алсан бэ гэдг нь бол маш сонио харагдсан. Мөн гэрт нь хамт байсан хүүгээ ганцхан яагаад амьд үлдээсэн бэ гэдг нас эргэлзээ төрүүлсэн. Хэрвээ амиа хорлох байсан бол хүүгийнхээ амийг ч гэсэн хөнөөх байсан гэж үзсэн. Бас нэг сэжигтэй зүйл нь хэрэгт ашиглагдсан байж болзошгүй бейсболын цохиур анх хүүгийн өрөөнд байсан цохиур байсан. Түүнээс гадна хэрвээ ээж өөрөө охиноо алаад өөрөө амиа хорлох гэж байсан бол яагаад бас гэртээ гал тавьсан бэ гэдг нь бол эргэлзээтэй харагдчихсан. Ер нь бол гэрт гал тавина гэдэг нь нотлох баримтаа устгах гэж оролцсныг харуулж байгаа. Харин өөрөө амиа хорлох гэж байгаа хүний хувьд бол нотлох баримт устгах шаардлага байхгүй харагдаж байгаа. Ингээд энэ боломжгүй мэт нөхцөлд шийдвэрлэх нэг том баримт гарч ирдэг. Ширээн дээр байсан 2 лазыг наривчлаад шалгахад Budweiser лазан дээр ээжийнх нь хурууны хээ байсан. Харин Genesis шар арган дээр ямар ч хурууны хээ байгаагүй. Үүнтэй адил галтгооны хутган дээр бас ямар ч хурууны хээ байгаагүй. Цагдаа нар энэ бол амиа хорлолт биш байна гэдгийг үүгээр ойлгосон. Ээж Ким үнэт эдлэлд дуртай эмэгтэй байсан. Тэр 2 нарийн хүзүүний алтан зүйлтийг давхарлаж байнга зүүж явдаг, мөн алтан бөгж, алтан бугавч зүүдэг эмэгтэй байсан. Санхүүгийн байдал нь хүнд байсан хэрнээсээ яагаад алтан зүйл зүүдэг байсан бэ гэх юм бол эдгээр үнд эдлүүдийг тэр саяхан авсан биш. Гэр бүл саллтаасаа өмнө амьдрал нь гайгүй байх үедээ худалдаад авчихсан. Тэгээд маш удаан хугацаанд өөрийнхөө биед зүүж явж исэн тийм үнэт эдлүүд байсан. Гэтэл яг түүний байнга зүүдэг энэ үнэт эдлүүд нь түүний цогцос олдох үед бол түүний биеинд байгаагүй. Мөн охин бураагийн гар утасч гэсэн алга болсон байсан. Тэгвэл шүүхт эмнэлгийн задлангийн дүгнэлт гарч энэ хэрэг аллах гэдэг нь бол бүрэн батлагдсан. Эхэндээ ээжийн биений хажуугаар цус их урссан байсан. Хажууд нь хутга байсан учраас хутганы шарахаар нас барсан байхаа гэж уг нь хүмүүс бол бодож исэн. Гэтэл бодит үхлийн шалтгаан нь амьсгал богдолтоос болж амь насаа алдсан болох нь харагддаг. Тэгэхээр ээжийг нь бол боомлж амь насыг нь хөнөөсөн гэсэн үг. Мөн шинжээчдийн хэлснээр ээжийнх нь хүзүүг мөн хутгаар зүссэн байсан. Тэгээ хутга болохоор доороос дээш чиглэж зүсэгдсэн байдалтай, мөн шархнууд нь нэг чиглэлд биш олон чиглэлтэй байсан. Ингээд шинжээчнэр хутга сайн хэрэглэдэггүй хүн сүрдүүлэх явцдаа ийм шарах үүсгэсэн байх магадaltaй юм байна гэж дүгнсэн. Охин бураагийн хувьд цохиулсан, гэхдээ эцсийн үхлийн шалтгаан нь мөн л амьсгал богдолт байсан. Түүний ам хамрыг нь дарж амьсгалыг нь хааж амь насыг нь хөнөөснийхөө дараа хүнжил дээр нь тавиад шатаасан болох нь тодорхой болдог. Энэ мэтчлэн баримтуудыг шалгаж байх явцад бас нэгэн шийдвэрлэх нотлохоо гарч ирдэг. Галтгооны угаалтуураас хуванцар сав халбаг олдсон бөгөөд тэдгээр дээр эмийн бодисын үлдэгдэл байсан. Нийт 4 төрлийн эм байсан. Тэдгээрийн дотор маш хүчтэй нойрны эм болох флунитразепам гэдэг эм байсан. Мөн төвшүүрийн эсрэг хэрэглэгддэг мэдрэлийг тогтворжуулах бромазепам гэдэг эм хүртэл байсан. Эдгээр эмнэр бол бүгдээрээ эмийн санд зүгээр олгогддоггүй, жороор олгогддог эмнүүд байсан. Тэр дундаас нойрны эм ууснаас хойш 15-аас 20 минутын дотор булчинг бүрэн суллаж маш хүчтэй нойрмогтуулж унтуулдаг эм гэдэг нь тодорхой харагдсан. Энэ эмийг уусан хүн мансуурсан эм шиг болж нэгэн зүйлийг эсэргүүцэх бие хамгаалах боломжгүй болдог эм байгаа. Флунитразепам гэдэг эм нь болохоор усан дуусахдаа нийл ягаан өнгөтэй болж хуурдаг онцлогтой тийм эм байсан. Энэ мөчид мөрдөгчдийн толгойд нэг зүйл орж ирсэн. Өмнө нь цагдаа нар амьд үлдсэн ганц хүү болох Мянсогоос байцаалт авч явах үед хүү хэлэхдээ тэр өдөр онлайнаар тоглож байтал
гинт хонхон дуурсан хаалга нийтэл хөрш айлын эмэгтэй 50 гаруй насны Пак байсан гэж байгаа. Тухайн үед тэр эмэгтэй цагаан футболк өмссөн байсан бөгөөд футболкын дээр нь хар үсгээр Muffin гэж бичсэн байсан гэдгийг хүү санаж цагдаад хэлсэн. Пак ганцаараа ирээгүй 6 настай ач охиноо дагуулan орж ирсэн гэж хэлж байгаа. Тэр хавийн хөршүүд дундаас Пак ээж Кимтэй хамгийн дотн байсан. Тэд 6 сарын өмнөөс танилцсан бөгөөд түүнээс хойш хамтдаа нэлийн цагийг өнгөрөөцгөөдөг найзууд болцоосон байсан. Хэрэг гарахын өмнөх өдөр Мёнсог ээжтэйгээ Пакийн гэрт мөн очисон байсан. Пак болоод Мёнсогийн ээж хоёр шар айраг уусан бөгөөд Мёнсог Пакийн 6 настай ач охинтой тоглож цагийг хөнгөчлөлтөд өнгөрөөж байсан. Ингээд маргааш өдөр нь хонхон дуурайд ач охиныгоо дагуулж орж ирсэн Пак хүүд Мёнсог чи миний ач охинтой жоохон тоглоод өгөөч ээ. Охин маань ханаад өчгсөн байгаамаа. Би ханиадны юм гэрээсээ аваад буцаад ороод ирэй гэж хэлээд ач охиноо тэдний дүлдээгээд гэрлүүгээ гарсан. Удалгүй Пак Кимийн гэрт дахин ирэхдээ ханиадны юмнээс гадна нийл ягаан өнгийн тийм уух зүйлийг авч орж ирсэн. Тэгээ тэрийгээ болохоор хэлэхдээ энэ цай эрүүл мэндэд маш сайн цай байгаамаа. Эннээс уугаад үзтээ гэж түн санал болгосон гэж хэлж байгаа. Хүү тэр цайг амталж үзэхэд маш гашуун амттай байсан. Гэхдээ хөршөөхөө сэтгэлийг бодоод хүндлээд дургу байсан ч гэсэн хүчээр тэр цайг нь уусан. Дараа нь 20 минут орчим охинтой тоглоод тэгээд бүгд явж хүү ганцаараа гэрт үлдсэн гэж хэлж байгаа. Гэвч ямар нэгэн шалтгаанаар тэр шууд л унтаад өгсөн. Маргааш нь ингээд сэрэхэд өдрийн 12 цаг 50 минут болж байсан. Тэр бараг 15 цаг ухаангүй шахам унтсан гэсэн үг үнээс хойш. Цагдаа нарын хувьд энэ байцаалтын хамгийн хүчтэй хэсэг нь тэр нийл ягаан цай байсан. Тиймээс тэд Мёнсогийн цусны шинжилгээг даруй хийж авахад ээж болон эгчээс нь илэрсэн тэр эмнүүд хүүгийн биеэс ч гэсэн мөн илэрсэн. Тэгэхээр 3 хүний биед сэтгэл мэдрэлийн болон нойрны юм байсан гэсэн үг. Ээжийнх нь хүзүүн дээр хутганы шарах байсан. Тэгээ энэ нь бол магадгүй хин нэгэн түүнийг хутгаар сүрдүүлсэн байх боломжтой. Харин охин бураа нь мохоо зүйлээр цохиулсан ч гэсэндээ үхлийн шалтгаан нь амьсгалт, боогдолт, мөн дээр нь хүнжил тавиад шатаагаад түүний утсыг аваад гарч авсан байсан. Энэ бүхнээс цагдаа нарын үдсэн сэжүүр нь үнэт эдлэл дээрэмдэх гэж хин нэгэн орж ирээд тэдний амь насыг хөнөөсөн байх магадлалтай юм байна гэж үзчихсэн. Тэгээ цагдаа нар болохоор Пакийг сэжигтэй гэж хардчихсан ч гэсэндээ нэмэлт нотлохоо хэрэгтэй байсан. Тиймээс цагдаа нар бусaan орчимд сүүлийн 1 жилийн хугацаанд яг эдгээр эмнүүдийг жороор авч хэрэглэж байсан бүх хүнийг шалгаж эхэлдэг. Ингэхэд сэжигтэй 10 хүн гарч ирсэн. Тэгээ энэ 10 хүнийг болохоор нэг бүрчлэн шалгаж үзэхэд 8 нь бол тухайн өдөр энэ тэнд байсан гэдгээ нотлохоотой байсан. Чусоогийн амралт байсан болохоор бүгд л гэр бүлтэйгээ эсвэл төрсөн нутагтай байсан гэдэг нь бол нотлогдсон. Харин нэг хүн нь хэдэн сарын өмнө нас орсон. Нөгөө хүн нь болохоор яг нөгөө тэдний хөрш Пак байж таарсан. Мөн Пак нойргууд сэтгэл гутралын улмаас эдгээр эмнүүдийг тогтмол жороор авч хэрэгэлдэг, мөн гэртээ хадгалдаг байсан нь илэрдэг. Ингээд баримтууд бүгдээрээ л түүнийг сэжигтэн гэж зааж исэн. Хэрэг гарснаас 6 хоногийн дараа буюу 9 сарын 17-нд бураагийн алга болсон гар утас гэмт хэргийн газраас ердөө хэдхэн метрийн зайтай шуудууны холооноос олдсон. Цагдаа нар ойролцоох камерын бичлэгийг шалгахад нэг хүн болгоомжлон ирж утсыг шуудуу руу шидэж байгаа нь CCTV-д бичигдэж үлдсэн байсан. Тэгээ тэр хүн болохоор эмэгтэй хүн гэдг нь харагдчихсэн. Мөн тэр хүн утсыг шидчихэд эргэж харах мөчөд камер дээр Muffin гэсэн бичгтээ футболк өмссөн байгаа нь харагддаг. Тэгэхээр яг хүүгийн хэлсэн хөрш Пак гэдэг нь бол тодорхой болсон. За Пакийн хувьд ямар хүн байсан бэ гэх юм бол тэр бол энгийн нэг хөрш эмэгтэй байгаагүй. Түүний өмнөх гэмт хэргийн бүртгэлийг нь судлаад үзтэл сүрдүүлэг, албатан нүүлгэн шилжүүлэхэд эсэргүүцсэн хэрэг, танхаарал, хүн зодох гэх мэт маш олон үүдэд орооцолдож исэн нь нийл болдог. Тэдгээрийн дунд нэг онцгой хэрэг байсан нь ууралсандаа өөрийгөө дорд үтсэн гэж ботсон нэг танил хүнийхээ хоолоод утга тулгаж сүрдүүлж исэн тийм хэрэгээр бас баригдсан байсан. За ингээд нэлийн олон баримтууд ил болсон болохоор цагдаа нар Пакийн гэрт нэгжлэг хийж эхэлдэг. Гэрийнх нь нэг булангаар нь шалгаж явж байгаа үед өрөөнд нэг уут өлгөөтэй байсан. Тэгээ тэр уутыг задлаад үзсэн чинь эм бяцалж нунтгалдаг тийм нухуур байсан. Тэгэд үүнээс гадна болохоор яг тэр нухуурны үзүүр дээр нунтаг эмний үлдэгдэл байсан. Тэр эмийг нь шинжилээд үзтэл яг нөгөө нойрны эм болон сэтгэл түгшүүрийн эмтэй яг таардаг. За ингээд ер нь бол Пак
сэжигтнээс мултрах аргагүй болсон. Цагдаа нар бол түүнийг шууд баривчлагдсан. Гэхдээ баривчлагдсан Пак хэлэхдээ би ерөөсөө энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэж эсэргүүцчихсэн. Тэр орой 9 цагт хөршийнхөө гэрт орсон гэж хэлж байгаа. Түүнийг ороход Мёнсог байсан. Тэгэд түүнд гэрээсээ цай авчираад уулгасан чинь хүү цайг уучхангуудаа шууд унтаад өгсөн. Тэгээд тэр айлд ээжийг нь хүлээнгээ ганцаараа суусан гэж байгаа. 2 цаг өнгөрсний дараа буюу ойролцоогоор 11 цагийн үед ээж Ким гэртээ орж ирсэн. Пак би чамайг хүлээж илаа. Хойлоо нэг шар ариг ууя гэж түүнд санал болгоод ээж Ким нь зөвшөөрсөн. Тэгээд тэд зочны өрөөнд суугаад 30 минут орчим янз бүрийн зүйлс ярилцсан шар ариг уусан гэж хэлж байгаа. Тэгээд энэ үед болохоор мөрдөгч түүнээс таны ууж исэн шар аригны нэр юу вэ гэд асуусан чинь Пак хэсэг бодож ирсэн нь Genesis гэдэг шар ариг байсан баха гэж хариулсан. Тэгэхээр тэдний гэрээс олдсон хурууныхээ илрээгүй шар аригийг бол Пак ууж исэн гэдэг нь тодорхой болдог. Пакийн хэлснээр тэд 30 минут ярилцаад гэрлүүгээ орсон. Тэгээ тухайн үед болохоор тэдний охин гэртээ байгаагүй гэж хэлж исэн. Кимд би тэр цайг уулгаагүй, зөвхөн хүүл тэр цайг уусан гэж хэлж исэн. Ихт нь мөрдөгчд тэгвэл таны уутанд байсан тэр жижиг нухуур юунд хэрэгэлдэг нухуур юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь Пак би самранд маш их дуртай. Тэгээ би самраа дандаа буталж иддэг байсан гэж мөрдөгчдөд хэлсэн. Гэхдээ бол тэр нухуурнаас самар биш эм илэрсэн. Тэгээ энийг нь Пакт хэлсэн чинь тэр шууд үгээ өөрчлөөд би өмнө нь амиа хорлох гэж оролдож байсан тэр үедээ эмээ нунтгалах гэж энэ савыг бас ашиглаж ирсэн юм а. Тэгэхээр үзүүрт нь юм байжсэн байж магадгүй гэж хэлдэг. Цагдаа нар түүнээс хизээ юм бэ гэд асуусан чинь 2019 оны 8 сард гэж хариулсан. Тэгэхээр хэрэг гарснаас баруун 3 жилийн өмнө гэсэн үг. Тэгэхээр 3 жилийн өмнө тэр нухуурны үзүүрт үлдсэн юм өдий хүртэл байж гинэ гэсэн утгатай зүйлийг хэлсэн гэсэн үг. Үүнээс гадна тэр шөнө бураатай ерөөсөө уулзаагүй гэж хэлсэн. Гэхдээ энэ нь бол нэлээд сэжигтэй. Бураа ээжээсээ өмнө буюу 22 цаг 19 минутанд гэртээ ирсэн гэдэг нь бол тодорхой болсон. Пак өмнө нь хүүтэй нь уулзаад гэртээ орчоод буцаж орж ирээд Кими гэртэл буюу 23 цаг хүртэл тэдний цуусан гэж хэлж байгаа. Тэгэхээр бураатай тааралдахгүй байх боломж ерөөсөө байхгүй. Мөн 23 цаг 13 минутанд бураа хоол захиалаад хүргэлтийн ажнаас өөрөө тэр хоолыг аваад гэрлүүгөө орсон гэдэг нь ч тодорхой болдог. Энэ бүхнээс үзэхэд Пакийн мэдүүлэг хоорондоо бол ерөөсөө таарахгүй зөрчилдөж эхэлсэн. Бас үүнээс гадна нэг шийдвэрлэх нотлохоо байсан. Тэр нь бураа 23 цаг 25 минутаас 23 цаг 41 минутын хооронд найз руугаа мессежсэн байсан. Тэгээ энэ мессеж нь бол бүр маш их алдаатай бичигдсэн байсан. Гэхдээ ерөнхийдөө утга нь бол надад нэг ундаа өгсөн эрүүл мэндэд сайн гэж хэлсэн. Толгоо эргээд байна. Нэг л сонирн байна. Хөлмийн хүчгүй болчих шиг боллоо. Би яг л согтуу хүн шиг толгоо эргээд байна. Яагаад ингэж толгоо эргээд байгаа юм болоо гэх мэт мессежүүдийг найз руугаа маш их алдаатайгаар бичсэн байсан. За ингэж нөхцөл байдал бол илт болсон боловч Пак эсэргүүцээрлээсэн. Та нар хүснээрээ шалга би ерөөсөө ийм хэрэг хийгээгүй гэж эсэргүүцээрлээсэн. Үгээр зогсохгүй хүүн ганцаараа амьд үлдсэн гээзтэй хүүн хэрэгтэй юм шүү. Та нар хүүгийн шалгаж үзэх ёстой юм шүү гэж бүр хэлж исэн. Тэгээ Пакт бол ямар ч тийм гимшиж байгаа шинж бол байгаагүй. За Пакийн хувьд болохоор санхүүгийн байдал нь үнэхээр хүнд хэцүү амьдарч исэн хүн байсан. Тэр бага сургуульд бүрэн суралцаагүй, бичиг үсэг сайн мэддэггүй, сайн уншиж чаддаггүй, ажил олж хийж чаддаггүй, ер нь бол орлогогүй тийм эмэгтэй байсан. Нөхөр нь нас орсны дараа тэр бүхэлдээ л улсын тэтгэмжинд найдаж амьдардаг болсон байсан. Тэр тэтгэмж нь бол нэлээд бага мөнгө байгаа. Тэгээ тэр мөнгөөрөө амьдардаг байсан гэсэн үг. Тэгээ энэ мөнгө нь бол сар бүрийн түрээс амжиргаа гэх мэтчлэн зардлуудад арай хийж л хүрдэг байсан. Өртөө байхаас гадна охин хөргөн хоёроосоо бас 10 эдэн сая воныг зээлчихсэн байсан байгаа. Тэгээ энэ үед болохоор яг охин хөргөн хоёр нь түүнээс мөнгөө нэхээд өгөхгүй болвол цагдаа шүүхэд ханднаа гэд бүр тэрэн дээрээ тулчихсан үеэсэн. Тэгэхээр түүнд бол маш их мөнгө хэрэгтэй байсан гэсэн үг. Цагдаа нарын тамгаар Пак хадгалж байсан нойрны юм мэдрэлийн имээ гаргаж ирээд цайнд холиод хохирогчдод дуулгаад ангүй болсон хойно нь үнэт эдлийг нь авахыг төлөвлөсөн. Үүнийг хийхин тулд танил дотн хүмүүсээндээ очих хэрэгтэй гэж бодсон гэж цагдаа нар үзэж байгаа. За тэгээ тэр өдрийн орой болохоор Пак Ким рүү залгсан. Тэгсэн чинь Ким ажлынхантайгаа гадуур явж байна гэж хэлсэн. Тэгтэн Пак би танад чамайг хүлээж ийя гэж хэлсэн юм шиг байгаа. Тэгээд гэрт нь ороод ээжийг нэрэхээс өмнө хүүд нь нойрны эмээ өгж унтуулад хүүг унтсныхан дараа гэрээр нь нааш цааш явсан өөр хулгайлах янз бүрийн үнэт идэл байна уу гэж харсан боловч өөр зүйл бол тэднийд байгаагүй. За тэгээд тэр орой болохоор Пак ээж охин хоёрт мөн адил
тэр найруулсан ундаагаа уулгаад ойронд автуулсан. Тэгээд автуулсныхаа дараа болохоор ээжийнхэн зүүсэн алтан зүйлт бугуувч бүгжнүүдийг нь авч эхэлсэн. Тэгээ яг энэ мөчөд болохоор Ким бүрэн унтаагүй байж таарад нүдээ нээсэн. Тэгтэн Пак цочиж галтгооны хутгийг авч ээжийнх нь хүзүүнд тулгаж хөдөлгөөнгүй болгох гэж сүрдүүлсэн. Тэгээ энэ үед болохоор Кимийн хүзүүн дээр гарсан шархууд үүссэн байх магадaltaйгаа. Гэвч Пак хохирогчдыг хянахад бэрх болсон уу эсвэл гэмт хэрэг нь илэрнэ гэж айсан уу ямар ч байсан. Им уснаасаа болоод эсэргүүцэх чадваргүй байсан Кимийг хоёр гараараа хоолойг нь боомлон амь насыг нь хөнөөсөн. Үүнийхээ дараа болохоор охиных нь өрөөнд ямар нэгэн чимээ гараад очисон чинь буруу бас унтаагүй баг зэргийн мансуурлын байдалтай байжсэн. Тэгээ энэ үед Пак бас балмагдаад эргэн тойрноо харж байгаад Мёнсогийн өрөөнд байсан бейсболын цохиурыг санаад тэрийг авч орж ирэн бураагийн толгоор нь цохиж амь насыг нь хөнөөсөн. Үүнийхээ дараа болохоор хүнжил түүний дээр тавиад гэрт нь гал асаагаад тэгээд үнэт идлүүдийг нь аваад гэрээс гарч зүхтсан байгаа. Тэгээ тэр мөн байшин бүтнээрээ шатах юм бол нотлох баримтууд нь устнаа гэж ботсон байх магадлалтай. Гэвч азар гал зөвхөн хүнжил дээр асаад тэгээд өөрөө унтарсан байгаа. Хэрвээ тэр гал унтраагүй байсан бол Мёнсог хүүч гэсэндээ угаартах ч юм уу шатах тийм аюул эрсдэлд орох байсан. Гэвч азар амь нас нь аврагдаж чадсан байгаа. За ингээ Пакийн хувьд бол хичнээн үүсгэжсэн ч гэсэндээ бүх нотлох баримтууд хангалттай байсан учраас 2023 оны 4 сард шүүх хурал нь болж түүнд бүх насаар нь хорих ялыг оноосон. Тэр эцээ хүртэл өөрийгөө гин буруугүй гэж зүтгэж давж заалтсан ч гэсэндээ давж заалдах шат болон дээд шүүх түүнийг гин буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ялыг нь хэвээр нь үлдээсэн. Гэхдээ тэр бол өнөөдрийг хүртэл гин буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан хэвээрл байгаа юм билэ. Тэгээ энэ хэрэг дээр болохоор бас нэг аимшигтай зүйл нь ээж охин хоёрын амь насыг хөнөөгөө зогсохгүй нохооных нь амь насыг хүртэл хөнөөсөн байгаа. Тэгээ магадгүй түүнийхээс аимшигтай үйлдэлийг нохоо нь харсан болохоор нохооных нь амь насыг ч гэсэн хөнөөсөн байх гэж бол бодож байна. Тэгээ энэ хэрэг дээр болохоор Мёнсог хүү гүн ойронд автснаасаа болоод азар амь нас нь аврагдаж амь гарч чадсан. Гэхдээ түүний хувьд бол ээж ихч хоёрыгоо алдсан учраас мэдээж үлдсэн насандаа бол маш хэцүү сэтгэлийн шарахтай амьдрах нь бол тодорхой. За тэгээд энэ нэрийг сонсоод та бүхэн бас юу гэж бодож гин комент хэсэгт сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. За тэгээд сувг дээрээ мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ дараагийнхаа дугаараар удахгүй уулзцгаая.